Одоо сэтгэл өндөртэй иргэдээс л тийм. Одоо Эрдэнэтийн манай одоо хамгийн анхны зомчтой. Тэрнээс хойш нөхөсөл хийжсэнээс хойш яг ийм одоо бүрэн хүчилт хийж байгаагүй. Энэ жил одоо хүчилт хийх сайхан байна. Иргэд бид нар жолооч бид нарт их сайхан байна. Энэ бол бүр дээр Оросын тавьсан зам. Тэгээ яваад ирсэн. Тий, одоо тэгээд энэ чинь сайхан болчихлоо. Одоо их гоё замтай боллоо шүү. Монгол дүнчгэл байсан газар сая харин би энэ төвийг хэлгээ. Сая ятсан чи янзын гоё болчихжээ. Одоо энэ чигээрээ байгаад ингээд хонхор зөвхөн том тэргэл явуул хэмжиж ажилладаг юм билээ энэ зам чи. Маш богино хугацаанд барьсан учраас богино настай байхыг гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Харин орон нутгийн удирдлагуудын зүгээс тогтмол хяналт тавьж ажилласан учраас замын чанар баталгаатай гэж тайлбарлаж байна. Автозамыг улсын комисс хүлээж авсны дараа ашиглалтыг хэн хариуцах тухай Говьл багийн иргэдийн нийтийн хурлын даргынхан маглангаас тодруулахад зарцлтын одоо энэ улсын комисс төлөөлөд өгөхөөр энэ мэдээж Орхон Адцаа гэж замын компани байна шүү дээ. Энэ Орхон аймгийн энэ замын засварын ажил хариуцсан. Тэгэхээр тэрлүүгээ шилжээд тэндээс шийдэгдэх болов гэж бодож байна. Өмнө нь нийтийн тээвэрт явхад ч хүндрэлтэй байдаг байсан бол одоо жолооч нарт л гэхэд ажлаа тухтай тайван хийх боломж бүрдсэн. Үүн шиг зам дагаж хөгжил ирнэ гэдэгчлэн Говьл багийн хөгжил томоохон хувь нэмэр болж байгааг орон нутгийнхан онцолж байлаа. Хөвсгөл аймгийн төвд соёмб хөшөөд цогцлбор байгуулахаар болж шав тавих ёслол Бүрэн хотын төвд боллоо. Бид Өндөргийн зануудрын зохиосон соёмб бичгийн эхний титэм үсгийг төрийн далбаанд тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болгон дээдэлж ирсэн. Улс төр шашин гүн ухааны олон бэлэгдлийг агуулсан соёмб хөшөөд цогцлборыг хөвсгөлчүүдийн хямар лундааг сэргээж хүүхэд залуустаа түүхийн утга агуулгатай нь өвлүүлэн үлдээх зорилгоор барьж байгаа юм байна. Цаашлаад хотын өнгө үзэмжид сайнаар нөлөөлж жуулчдыг татах ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл хөгжил сангийнхан онцолж байна. Монголдо хамгийн томд тооцогдох соёмб хөшөөд цогцлборыг эх оны 7 дугаар сард нэхэр төлөвлөж байгаа бөгөөд цогцлбор барих ажлын төсвийг Хөвсгөл хөгжил сан болоод за аймгийн засаг даргын тамгын газар иргэдийн хандив дэмжлэгээр барьж байгаа юм а. Дараагийн мэдээ Азийн урлагийн 14-р наадамд Говьсөнбөр аймгийн Боржгон чуулгын уран бүтээлчид оролцоод ирлээ. Бүгд наримдах Хятад ард улсын Чуанжоу хотод болсон энэ наадамд Азийн 20 гаруй орны уран бүтээлчид үндэсний дуу хоороо их шиглүүлсэн байна. Азийн олон улс орны үндэсний дуу хоор нэгдүгээр ихшгэлсэн энэ наадам 2 жил тутамд болдог. За энэ жилийн наадамд Малайз, Сингапур, энэтхэг Монгол, Хятад зэрэг 20 гаруй улс орныг төлөөлсөн 450 орчим уран бүтээлч оролцжээ. Азийн улс орнууд өөр өөрийн өвөрмөц ёс заншлыг хадгалан түүний урлаг соёлоор дамжуулж ирсэн ард түмэн манай улсад энэ наадамд оролцохыг хүссэн урилга ирсний дагуу Говьсөнбөр аймгийн Боржгон чуулгад энэ эрхийг холгосон юм байна. Бусад орнуудаас юугаараа ялгаж байна гэхэлэр ерөөхдөө амьд хөгжим маань амьд дуучид маань амьд хөгжимчдтэй дуулж байгаа ерөөхдөө бусад орнуудаас ерөөхдөө давуу тэрүүгээр ялгарч байна. Чуанжоу хотын 35 мянган хүний судалтай цэнгэлдэх хүрээлэнд Боржгон чуулгын уран бүтээлчид Алтай Магтаала Хөөмидэн эсэгрүүлж харьхраа шуруухайгаар төрлөг өргөн бие биелгээгээ биелж хурсан олныг шагшруулсан байна. Замун чуулгын уран бүтээлчид 2 том дүүргээр зочлон уран бүтээлээ төлөвлөж Индонезийн төлөөлөгчтэй уран бүтээлийн уулзалт хийсэн байна. Дараагийн мэдээг би Төв аймгаас бэлтгэлээ. Шүүхийн шинэтгэл гэдэг бол шүүхийг шударга байлгах хууль эрхцэн орчноос гадна ур чадвартай боловсрал мэдлэгтэй хүнлэг шударга шүүгчтэй байх тухай ойлголт юм а. Шүүхийн ерөнхий зөвлөлд хөдөө орон нутагт ажиллаж байгаа энэ удаа тэд Төв аймгийн шүүх байгууллагынхантай уулзлаа. Шүүхийн тогтолцоог шин систем шилжүүл шүүгчийн орон тоог нэмж ачааллыг багасгах улмаар шүүгч тухайн хэрэг дээр нухацтай сууж ажиллах боломжоор хангахаар шүүхийн шинтгэлийн ажил хийгдэж байна. Орон нутагт шүүгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр голлон анхаарч байгааг Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Хажидмаа онцолж байна. Шүүгчдийнхээ сургалтыг ингэж одоо давтан болоод гадаад дотоодд явуулж ингэж өгч байгаагаар энэ шинтгэлийн явцын бас нэг ач холбогдол байгаа. Саяхан хүртэл одоо 50-ны сургалтанд яваад ирлээ, өчигдөр ирж байна. За 50-ны одоо шүүхийн үйл ажиллагааны явц, манай шүүхийн үйл ажиллагааны явц хоёрыг харьцуулаад үзэхэд бол үнэхээр манайх бол бас өндөр түвшинд хүрч чадж байна гэж ингэж одоо бахархаар байгаа. Шинтгэлийн хүрээнд мөн шүүхийн бие даасан байдал хангагдаж ажиллах нөхцөл сайжирсан гэж Төв аймгийн шүүгч Отгон Жаргал хэллээ. Шүүн таслах ажиллагаа болон шүүгчийн өөрөө хараат бус байдал, ажиллах нөхцөл, орон байр, бусад зүйл бол нөлөөлсөн зүйлүүд маш их байгаа. Өөрөөр хэлбэл одоо шүүгч маань цалингийн хувьд бол үнэхээр бас сэтгэл эмзэглүүлсэн зүйл сайн хэсэг нийгэмд байсан. Тэгээд цалин маань одоо хэвээр тогтж байна. Дээр нь бол олон нийтэд айл болохоо нээлттэй ойр дох зорилгоор шүүгч маань ажиллаж байна.
Шүүхийн ерөнхий зөвлөл энэ жил Өмнө говь, Дунд говь, Дорнод, Төв аймаг зэрэг хэд хэдэн аймагуудын шүүхийн үйл ажиллагаатай танилцжээ. Орон нутагт нийтлэг гарч буй хүндрэл бол шүүхийн тусгай байр, шүүх хуралдааны танхимыг хүрлцэн хангамжуулахыг шүүхийн ерөнхий зөвлөлийн даргалуундан дорж хэлж байна. Шүүхийн шинтгэлийн талаар хүмүүс бол ер нь ам сайтай байна. За ер нь бол шүүхийн шинтгэлийн үр дүн гэдэг бол 3 жилд гарчдаг тийм амар хэлбэр ажил биш шүү дээ. Шүүхийн шинтгэл бол бодтой одоо бидэнд нүдэнд харагдаж, гарт баригдаж одоо ажил амьдрал дээр мэдрэх хүүц ийм өөрчлөлтүүд гарсан гэдгийг эргэд хэлж байгаа явдал бол одоо бас бидний сонсоход бол таатай нэг тийм зүйл байлаа. Шүүх байгуулах тухай хуулийн 1-2 дугаар зүйлийн зарим залд үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг энэ сарын 11-нд гаргасан. Цэцэн шийдвэрийг улсын их хурл хүлээж авснаар нийслэл дахин анхан шатны 8 шүүх, орон нутагт давзалдах шатны 13 шүүх нэмж байгуулах шаардлагатай болж байгааг шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мэнд сайхан тайлбар өглөө. Үндсэн хууль заасан шүүхийн үндсэн тогтолцоо гэдэг тэр ойлголттой хүрээнд бол өөрчлөлт орох ёстой байх. За улсын хурлын хамгийн газараас бол одоо хууль өөрчлөлт оруулах саналаа биелэж өгөө гэдэг тиймэрхүү байдлаар манай чиглэл өгж илээ. Бидний тооцоогоор бол нэмж 180 орчим одоо шүүгч оронтой нэмэгдэх юм тооцоо гарч ирдэг байхгүй. Тэгээ бид нэр энэ олон шүүгчдийг ажилуулах эдийн засгийн одоо тэр нөөц болцоо их бага байгаа. Шүүхийн 2016 оны батлагдсан төсөв шинээр шүүх нэмж байгуулах төсөв суугаагүй. Энэ төсвийн хилцээрийг эх 7 хоногоос хийх юм байна. Европын эсрэгийн босгол хөгжлийн банкнаас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 70 сая Америк долларын зээлийн багц гэрээг Хаан банктай байгууллаа. Энэхүү багц гэрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны санхүүжилт олгох, нэмэн өртгийн сүлжээг сайжруулах зориулалттай 30 сая $30 гэрээ, тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх 10 сая $10 гэрээ багтаж байгаа юм а. За мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн зээлийн эрсдлийг хуваалцах, их усврыг олгох зориулалттай 10 сая $10 зээлийн гэрээ болон худалдааны санхүүжилтийн бизнесийг өргөжүүлэх зээлийн эрхийг 20 сая $10-оор нэмэгдүүлсэн хэлцлүүдэж орсон байна. Бид харилцагчдын бизнесийг дэмжих урт хугацааны санхүүжилт авч байгаагаас гадна нэмэн өртгийн сүлжээнд хамрагдаж байгаа харилцагчдад шаардлагатай санхүүжилтийг олгох, эрчим хүчний хэмнэлтэн зохистой хэрэглээг дэмжих, зээлийн эрсдлийг хуваалцах замаар харилцагчдын хэрэгцээ шаардлагыг хангасан шинэлэг санхүүжилтийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадан баяртай байна. Дээрх зээлүүд нь Улаанбаатар хотод төдийгүй орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэхэд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай санхүүжилт олох боломжийг бий болгох юм а. Хаан банк энэхүү зээлийг авснаар харилцагч бизнес эрхлэгчид аж ахуй нэгжүүдэд урт хугацаат зээлийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн олгож, бусад олон талт үйл ажиллагаагаа өргөжлүүлэх боломжтой болж байна. Өнөөдөр телевизийн ажилтны олон улсын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Монголын телевизийн зураглаачдын анх дугаар чуулганыг зохион байгуулсан байна. Чуулганы үеэр телевизийн мэргэжлийн зураглаачдын холбоо байгуулсныг аль биесээр танилцуулж, салбарын хүрээнд тулгарч байгаа асуудлуудыг хэлэлцжээ. Өнөөдөр улсын хэмжээнд 140 гаруй телевиз үйл ажиллагаа явуулж байна. Шинээр олон телевиз байгуулагдаж, тэр хэрээр мэргэжлийн сургуулийг төгсөгчд шууд ажлын байраар хангагдах боломж нээлттэй болсон. Гэхдээ сургалтын чанар дадлах туршлагын тал дээр мэргэжлийн төвшөнд бэлтгэгдэх асуудал орхигдсоор байгааг Ахмад зураглаачид анхааруулж байна. Тэгэхээр энэ сургалтанд сүүлийн үед ялангуяа телевизүүд их олон болж өсч байгаатай холбоотой ярих юм бол энэ баримтат кино телевизийн операторын мэргэжил гэж одоо бид нарыг оюутан байхад тусдаа нэг курсэд тийм мэргэжсэн тал руу хичээл ордог байсан. Тэгэхээр энэ оюутнуудыг бол сүүлийн үед энэ телевиз баримтат киноны чиглэл рүү мэргэжшүүлэх сургалтыг явуулах нь чухал болоод байгаа юм. Оператор хүн гэдэг бол ерөөсөө л гол юм ойлгосон. Ямар ч одоо хамгийн нарийн одоо тэр цаг мөчийг алдахгүй авдаг тийм л байх хэвээр ялангуяа телевизийн оператор. Залуучууд манд өнгөж хичээлийн танхимаас гарч ирээд шууд зураг аваад эхэлдэг. Яг харахад бол сайхан багшийн зааснаар дүрс аваад байгаа ч гэсэн юуны тухай юуг яаж авж байгаа вэ? Юу ямар дүрсийг яаж хүнд хүргэх үү гэдэг телевизийнхээ өөрийнхөө бас нэг хөгжлийг гүйцэхгүй юм уу? Зүгээр ингээд дөхүүлээд хаяад ах тийм зүйл үүсдэг. Нэг дүрс 1000 үгнээс хүчтэй. Мэдээний зураглаач нэг алтан агшныг алдсан л бол тухайн үйл явдал тэр мэдээний үнцийг уннаа. Баримтат киноны зураглаач түүхээ мэдэхгүй зураг авбал бүтээлийн мөн чанар алдагдана гэд нарийн ур чадвар хичээл зүтгэлийн хүчинд мэргэжлийн гэдэг үгний үнцийг өрнөлөө оршдог тухай зураглаачид ярьж байна. Тэр бид нар 2 минутын хальс аваачаад
минут таксын мэдээ авдаг байсан. Хаягд нь бол 0.5 байна. Юусе эхлэл төгсгөл хаягд нь бус нь бол монтажтай авагдах ёстой. Яагаад тэгэхээр тийм одоо хальс байхгүй. Одоо видеон дээр бол юусе тэр чигээрээ тасралтгүй авч. Зураглаачдынхаа ур чадвар, мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр бүх телевизүүд анхаарах хэрэгтэй. Найруулагч нартайгаа хэрхэн ажиллах вэ? Өөрийн мэргэжлийн онцлог, гэрэл тавилт тий. Ер нь зураглаач чинь дэлгэцэн дээр гарчих үйл явдлыг тэр зураглаач өөрөө яаж сэтгэж мэдэрч байна? Тэр хэмжээгээр л олон түмэнд хүрнэ шүү дээ. Камер бариад зураг авдаг хүн телевизийн мэргэжлийн зураглаач хоёрын ялгаа үнэлэмжийн асуудлыг мөн чуулганы үеэр хүндлөө. Телевизийн мэргэжлийн зураглаачдын холбоо байгуулснаар энэ салбарт ажиллаж байгаа зураглаачдад тавигдах шаардлагыг тодорхой болгох, дадлаг туршлагыг хөгжүүлэх, эрх ашигыг хамгаалах зэрэг олон ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах боломж бүрдэж байна. Цаашдаа ерөнхийдөө бид нар ямархуу шат хэмжээнд хүрэх үү, ямархуу боловсрлаа дахин цааш нь одоо дээшлүүлэх зорилгыг өөрчил энд ерөнхийдөө цуглаж байгаа. Бас гадаад ертөнцид манай Монголын зураглаачд маань яг ямар төвшөнд явсан болоо тэрийг бас тодорхойлох зорилготой л байна. Түүх сөхвөл 1967 онд Монголын зурагт радио нэртэйгээр Монголын анхны телевиз буюу одоогийн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз байгуулагдаж байсан. 1967 оны 7 дугаар сарын 1-нд өргөн нэвтрүүлгийн туршилт хийж ардын хувьсгалын 46 жилийн ойн баярын хурал концертыг дамжуулсан байна. Энэ цагаас манай телевизийн мэргэжлийн зураглаачдын ажлын гарааны түүх эхэлдэг юм байна. Mongolia Mining Journal сэтгүүлийн эрхлэгч 2003 оны өдөр тутмын хэвлэлийн шилдэг сэтгүүлч бие даасан хараат бус чөлөөт сэтгүүл зүйн тод дуу хоолой болсон сэтгүүлч Лунтангийн болормаа өчигдөр орой таалал төгсжээ. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Шүүх шинжилгээний үндэсний төв түүнийг гадны нөлөөтэй амиа алдсан эсхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн албан бус мэдээллээр хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж байна. За Лунтангийн болормаа эдийн засаг улуурхайн чиглэлээр бичдэг бие даасан мэргэжлийн редакцийг бий болгосон хүчрхэг сэтгүүлч байсан юм а. Сэтгүүлчдийг давтан сургах эдийн засаг уулуурхайн сэдвээр мэргэшин бичигтэн дэмжлэг үзүүлдэг хөгжлийн төлөө сэтгүүл зүй төрийн бас байгууллагыг ажилуулдаг байсан юм. Цагаар гадаад мэдээгээр үргэлжилж байна. 11-р сарын 13-нд Парист болсон цуврал дэлбэрэлт зохион байгуулалттай халдлага дайралтуудын улмаас 130 хүний амнаас эрсдэж 300 гаруй хүн шархтсан. Үүнтэй холбогдуулан хит аврагч бүлэглэлүүдийн халдлага дайралтуудаас сэргийлэх устгахад чиглэсэн хүчин чармаалтаа 2 дахин нэмэгдүүлэхээр болж байгаа юм байна. Тус тогтоолд Тунисийн Сүс хот, Туркийн нийслэл Анкара, Ливаны нийслэл Бейрут, Францын нийслэл Парис хотно террорист халдлагууд үйлдэж Египтийн Синай хойгт Оросын зорчигч тээврийн онгоцыг сөөрүүлсэн Исламын улс бүлэглэлийг эрс шийдвэртэй зэмлэн буруушаагаад эдгээр үйлдэлэн олон улсын их тайван аюулгүй байдалд дэлхийд дахныг хамарсан шинжтэй аюул занал учруулж байгааг онцолсон байна. Улмаар нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудыг олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн Сир, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн байршлуудын эсрэг боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг уриалжээ. Оросын албаны улсын төлөөлөгч энэхүү тогтоолыг терроризмын уг шалтгааныг үгүйх их өргөн хүрээтэй фронт байгуулахад нэг алхам ойртсон хэрэг гэж дүгнэлээ. Энэхүү тогтоол батлагдсны дараахан Франц улс нисэх онгоц тээвэрлэгч Шарл де Голль хөлөг онгоцон Арабын болон дочингууд Сир дэх Исламын улс бүлэглэлийн эсрэг агаарын цохилтоо 3 дахин нэмэгдүүлэх болно гэж зарласан байна. Аюулгүй зөвлөлөөр сая батлагдсан 2249 дугаар тогтоол нь Исламын улс бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах бүрэн эрхийг улс орнуудад олгоогүй боловч тус бүлэглэлийн эсрэг бүх хүчээ дайчлахыг олон улсад энэ тухайд аюулгүй зөвлөлд нэгдсэн байр суурьтай байгааг нотлон харуулснараа чухал ач холбогдолтой боллоо гэж ажиглагчид дүгнэж байна. Нэгдсэн улсны байгууллагад ирэх тогтоолын төслөөр санал хураалт болохоос хэдхэн цагийн өмнө Мали улсын нийслэл Бамако хотын Радисон бүлүү зочид буудалд зэвсгэлсэн хүмүүс хит даврагчид руу барьцаалгаар гарсан байна. Улмаар Малийн тусгай хүчнийхэн Францын хамтран зүтгэгчид болоод Нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх сахиулагчдын дэмжлэгтэйгээр барьцааны хүмүүсийг аврах үйл ажиллагаа явуулжээ. Алга хядагчдын халдлагын улмаас 19 хүн амиа алджээ. Үүний улмаас Мали улсад 3 хоногийн гашуудал зарласны дээр 10 хоногийн онц байдлын дэглэм тогтоогоод байна. Ийхүү исламист хит даврагчид болоод цагдаа нарын хоорондох мөргөлдөн үргэлжлэх зур Европын холбооны орнууд нэгдсэн хилийн хамгаалалтаа сайжруулах зорилгоор Шенгений бүсэд яаралтай шинжилэл хийхээр тохиролцоонд хүрлээ. Францын дотоод хэргийн сайд Бернард Казневийн мэдээлснээр Европын сайд нар Шенгений хилэлцээрт нэгдсэн орнууд руу нэвтрэх хилийн хяналт шалгалтыг чангатгах асуудлаар нэн даруй хилэлцээ
ажлыг хийж эхлэхээр шийдвэрлсэн байна. Энэ хүрээнд Европын комисс Шенгений бүсэд нэвтэрч байгаа бүх хүнийг түүний дотор Европын холбооны өөрийнх нь иргэдэгч гэсэн заавал хяналт шалгалтаар оруулахар төлөвлөж байгаа юм а. Урд нь зөвхөн Шенгений бүсэд багтдаггүй орнуудын иргэдийг терроризм гэмт хэрэгт холбогдож байсан эсхийг нягтладаг байсан Парисын халдлагыг үйлдсэн этгээдүүдийн хоёр нь түүний дотор гол зохион байгуулагч Абдел Хамид Абауд 90 сурвалжлагдж байсан хэрнээ Европт саадгүй нэвтэрч чадсан гэдэг мэдээлэл өмнө нь илвэлж олонний дургүйцлийг ихээр төрүүлсэн юм. Өчигдөр Мянмарын сонгуулийн 11-р сарын 8-нд болсон парламентын сонгуулийн санал тооллогын эцсийн дүнг олон нийтэд зарлалаа. Тус дүнгээр Нобелийн их тайвны шагналтын ардчлалын төлөө тууштай тэмцэгч Аун Сан Суу Чигийн тэргүүлдэг ардчлалын төлөөх үндэсний холбоо нам үнэмтгүү ялалт байгуулж нийт суудлын 80 орчим хувийг авсан байна. Мянмарын парламентын дээд доод танхимын нийтдээ 491 суудлын төлөө улс төрийн нам хүчнүүд өрсөлдсөн байна. Санал тооллогын эцсийн аль биесны дүнгээр Аун Сан Суу Чигийн ардчлалын төлөөх үндэсний холбоо нам 390 судал авчээ. Ингэснээр тус нам парламентын хоёр танхимд олонхуулж улмаар засгийн газрыг дангаараа эмхлэн байгуулах, эрх оны ихээр ерөнхийлөгчийг бие даан томилох эрхтэй болж байна. Харин одоогийн эрх баригч эвнэгдэл хөгжлийн холбоо нам хоёр танхимд 42 судал авч үлдсэн 59 судлыг бусад нам хүчнийхэн болоод бие даагчид хуваажээ. Гэхдээ Мянмарт парламентын нийт судлын 25% цэргийн эрхтнүүдийн мэдэлд шууд очдог хууль үйлчилж байна. Тиймээс эдгээр судлыг нэмж тооцвол ардчлалын төлөөх үндэсний холбоо нам парламентын хоёр танхимд нийт судлын 60 орчим хувийг эзэлсэн гэсэн үг. Сая шинээр сонгогдсон парламент эх оны 1-р сард бүрэн эрхээ хүлээж авах юм. Үүний дараа Мянмарын сүрх хүчний тэргүүлсэн шинэ парламент улсын ерөнхийлөгчөө сонгож 3-р сарын эцсээр засгийн газрын шинэ кабинет бүрэн эрхээ хүлээж авна. Мянмар улс олон 10 жилийн турш цэргийн дэглэмд захирагдж дөнгөж 4 жилийн өмнө цэргийн дэглэмээ халж иргэний засагт шилжсэн юм а. Ардчлалыг хөгжүүлэх хүрээтэй сүрх хүчин ялалт байгуулснаар энэ улсын хөгжил цэцэглэлийн их тавигдлаа гэж шинжээчид үзэж байна. Одоо үзэгч та бүхэн спортын үйл явдлын мэдээг хүлээн авна уу? Олон улсын хэмжээний мастер Сумья Чиндаогийн гран-при тэмцээнд төрүүллээ. Евролигийн тэмцээний хэсгийн 6 дахь тойргийн тоглолтууд боллоо. Америкийн үндэсний сагсамгийн холбооны удирдлагын тойргийн тоглолтын мэдээлэлээс. Ерөнхий сайдын нэрмжит Олимп хөгжил сангийн цомыг Хаан банкны хамт олон хүлээн авлаа. Хэдийгээр улс мэдээллийг бид өнөөдрийн спортын мэдээгээр үзэгч та бүхэндээ үзүүлэхээр бэлтгэлээ. Олон улсын жудо охины холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Чиндаогийн гран-при тэмцээн үргэлжилж байна. Чиндаогийн гран-при тэмцээний эхний өдөр манай жудоочид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүрджээ. Бүгд найрамд Хятад улсын Чиндаод Олимпийн эрхийн оноо олгох уламжлалт гран-при тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Чиндаогийн гран-при тэмцээнд дэлхийн 59 орны 375 жудооч ур чадвараас өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээний татаан дээр Монголоос 19 тамирч оролцож байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60-66, эмэгтэйчүүдийн 48-50-57 кг хэмжээний барилдаан болж аваргууд тодорлоо. Монголын жудоочдоос гавь тамирч уран цэцэг төмрүүлэг тэргүүтээ 7 жудооч татаанд барилдсанаас эхний өдөр 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийг хүртэж багийн дүнгээр 3 чигсэж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер Сумья 1-р хэсгийг тэргүүлэн барилдаж Туркменистан, Японы бүхчүүдийг ялж хэсгийн аварга болсон. Тэрээр хагас шишээ барилдаанд Австрийн Сабрина Филцмозерыг ялж аваргын төлөө барилдаанд дэлхийн аварга сурвалж тэмцээний хүрэл медаль, Германы Ропер Мириамыг ялснаар аваргын алтан медалийг хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер төмрүүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг хэмжээнд Монгол улсын гавь тамирч уран цэцэг нар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер цолмон хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдрийн дараах байдлаар Япон улс 2 алт, 2 хүрэл, Азербайджан 2 алт, Монголын баг тамирч 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар эхний 3 байрт жигсэж байна. Энэ тэмцээн Зүү Азид болдог жудогийн цуврал тэмцээний эхлэл болж байна. Цаашид Чиндаогийн гран-пригийн дараагаар Чежүүгийн гран-при тэмцээн болно. Монголын тамирчдын энэ жилийн сүүлчийн тэмцээн Токиогийн их дуулгын тэмцээн ах юм а. За энэ тэмцээн 12 дугаар сарын 2-ны өдөр эхэлнэ. Одоо үзэгч та бүхэнд өнөөдөр манай хөрөнд болсон спортын уралдаан тэмцээний мэдээлэлээс танилцуулъя. Монголын ширээний дэсний холбооноос 1999 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн холбооны цомын аврагч дурлах тэмцээн өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжиллээ. Энэ удаагийн тэмцээнд хот одоогийн 350 тамирчид оролцож байна. Монгол улсад ширээний дэсний спортыг үндэслэгчдийн 1 см багшийн нэрмжит холбооны цомын аврагч дурлах тэмцээн 12 хүртэл 13-аас 15, 16-аас 18, 18-аас 40, 40-аас 50, 51-ээс 60, 60-аас дээш гэс насны ангиллаар цогоогдож бүх насныхныг хамарч байна. Монголын ширээний дэсний холбооноос 1999 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн холбооны цомын аврагч дурлах
тэмцээнд хот өдөөгийн 353 тамирчид оролцож хур чадвар сэрэн өрсөлдөж байна. Өчигдөр холбооны цомын аваргын тэмцээний өсвөр насны ангиллын тэмцээн явагдсан бол өнөөдөр насан туршидын тэмцээн эхэллээ. Өнөөдөр эхэлсэн тэмцээний ахмад насны ангиллал 41-ээс 50, 51-ээс 60, 60-аас дээш гэсэн 3 насны ангиллаар явагдаж нийтдээ 153 тамирчид хур чадвар сэрэн өрсөлдөж байна. Ширийн дэсний холбооны цомын аваргын тэмцээнд Санж Мэтэ багштай нэгэн үе тоглож байсан ахмад маструуд болон түүний шавнар хойч үеийн залуу тамирчид хур чадвар сэрэн өрсөлдөж байна. Дэндүвийн Санж Мэтэ гэдэг хүн яруу найрагч манай нэрт ардын зохиолч Дэндүвийн бүрүүдэр чинь төрсөн дөө. Тэгээд одоо ах нь ширээ дэвш ном хийдэг, дүүн ширээ дэвш тоглоом тоглодог ийм хувь тавилантай төрсөн улс юм билээ. 1960 оноос хойш бид хамт энэ ширээ дэвшийг тоглож нэг 10 жил болсон доо. Тэгээд энэ хугацаанд одоо сурхаасаа хусуулаад багш болтлоо. Санж Мэтэ гоо одоо өсч Монгол улсын ширээний теннисний ерөнхий дасгалжуулагч, Монгол улсын ширээний теннисний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг үүрэгтэй одоо өсвөрийн хүүхдүүдийг өсгөх, төлөвшүүлэх Монгол ширээний теннисний спорт гэдгийг бий болгож хөгжүүлэх үйлсэд бол яахаарахгүй бодиттой гар оролцож, яахаарахгүй үнэтэй хувь нэмэр оруулсан одоо ховорхон хүний нэг. Миний багшийн тэмцээн ингээд маш амжилттай явж байна. Би одоо Эрдэнэтийн хангаад клубээс бид одоо хүүхэд залуучууд бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн байгаа. Тэгээд энэ тэмцээний нэг онцлог болохоор би ширээний дэсний спортыг анх Санж Мэтэ багш дээр 1973 онд 10 настайд анх орж исэн. Одоо би өнөөдөр миний хүү маань одоо 7 настай энэ тэмцээнд анх удаа спортын ширээний дэсний тэмцээнд орж байхдаа бас маш их баяртай байгаа. Өчигдөр холбооны цомын аваргын тэмцээний өсвөр насны ангиллын аваргууд тодорсон байна. 12 хүртэлх насны ангиллад Хөвгүүдээс Хүсгэл аймгийн тамирчин Сэрот тэргүүн баримжилсан бол Хогтоос Ховсмөр аймгийн тамирчин Сэлэн Гүмрэнг аваргын алтан медалийн бонцногжээ. Харин 13-аас 15 насны ангиллад Шинэ Иргэд клубын тамирчин Тэмүүлэн тэргүүлсэн бол Хогтын ангиллад Оч клубын тамирчин Хондром тэргүүн баримжилсан байна. Энэ удаагийн тэмцээнд хөдөө орон нутгийн баг тамирчид өндөр амжилт үзүүлсээр байна. Хүчтэй болсон 16-аас 18 насны ангиллад Хөтлийн тамирчин Бэлэг Жаргал тэргүүн баримт шалгарсан бол Цогтоос Оч клубын тамирчин Хиндра тэргүүлж холбооны цомын аваргалжээ. Өнөөдөр жил бүр уламжлал зохиогддог банкнуудын волейболын аврагчдруулах тэмцээн эхэллээ. Энэ удаагийн тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монгол улсын ерөнхий сайдын нэрмжид Олимп хөгжил сангийн цомыг Хаан банкны хамт олон хүлээн авсан байна. 2016 онд Бразил улсын Рио де Жанейро хотод зохион байгуулагдах цомын Олимпийн 31-р наадамд оролцох Монголын үндэсний шоугийн тамирчдын бэлтгэл сургуулалд цад эдний уралдаан тэмцээнд оролцох дэмжлэг үзүүлэх тэдэн туслах санхүүгийн их усрыг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор Олимпийн хөгжлийг дэмжих сан байгуулагдсан юм а. Тус сангаас шатраатай олон арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд энэ арга хэмжээний хүрээнд ерөнхий сайдын нэрмжид Олимп хөгжлийг дэмжих сангийн цомын аяныг аялуулж эхлэх байлаа. Энэхүү аяныг 2008 онд зохион байгуулж 280 сая төгрөг, 2012 онд 330 сая төгрөгийн дэмжлэгийг цуглуулж байсан юм а. Олимпиад оролцох баг тамирчдаа тусал дэмжих хандив зөвлөлөх зорилготой энэхүү аян 21 аймаг Улаанбаатарын 9 дүрэг аж ахуйн нэгж байгууллагуудаар аялах бөгөөд сая энэхүү цомын аяллаа нээлтийн үеэр Булган, Дорнот аймаг, Баянзүрх дүрэг, Монголын банкны холбоо, төрөлцсөн сургуультай спортын дунд сургуулиуд энэхүү цомыг хардаа авсан билээ. Өнөөдөр эхэлсэн банк хоорондын волейболын тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр Монголын банкны холбоо, Олимп хөгжил сангаас Олимпийн наадмын энэхүү цомыг Хаан банкны хамт олонд гардуул өглөө. Олимпийн наадам эхлэхэд 258 хоног үлдлээ. За энэ ер нь зөвхөн одоо энэ уралдаан тэмцээнээс гадна ер нь Олимпийн хөдөлгөөнийг одоо нийт ард түмэнд сурталчлах, ойлгуулах, Монголын тамирчдыг дэмжих энэ үүднээс одоо маш олон төрлийн тэмцээн уралдаан одоо аймаг орон нутгуудад өрнөчлөө, бусад спорт сургуулиудаар өрнөчлөө, дүүргүүдээр өрнөд явж байна. Тэгээ ингээ банкуудын одоо холбооны удирдах зөвлөл за Хаан банкны гүйцэтгэх захирал Като сан одоо ингээ сайхан хүлээж авч өнөөдрийн одоо энэ арга хэмжээг одоо ингээ нээхэд бэлэн болоод байна.
Банкны салбараар аялах ерөнхий сайдын нэрэмжит Олимпийн хөгжлийг дэмжих сангийн замыг Монголын банкны холбооны гүйцэтгэгчид Үнэнбат болон Олимпийн хөгжил сангийн гүйцэтгэгчид Наранбаатар нар хаан банкны удирдлагуудад гардуулаа өгсөн юм а. Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян нь Монголын банкны холбооны гишүүн банкудаар аялаж Олимпизмын хүч санааг дэлгэрүүлж олон төрлийн арга хэмжээ уралдаан тэмцээнийг зохион байгуулахын зэрэгцээ 2016 оны зуны Олимпийн 31-р наадамд оролцох тамирчтай дэмжих үйл ажиллагааг дэлгэрүүлэх юм а. Манай хөрөнд болсон спортын уралдаан тэмцээний мэдээлэлээр спортын мэдээ хүргэлжилж байна. За Монголын нэрт сагсан бүгдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан хөвсгөл нэг үе клубын нэрэмжит тэмцээн өнөөдөр буян тухай спортын ордонд эхэллээ. Энэхүү тэмцээн 8 дахь жилдээ зохиогдож байна. Одоогоос 10 орчим жилийн тэртээ хөвсгөл аймагаас төрөн гарсан манай нэрт сагсан бүгд толох олон улсын хэмжээний мастер Май 2 Пүрвдэж нарын зэрэг олон сагсан бүгдийн санаачлагаар хөвсгөл нэг үе клуб байгуулагдсан төвтэй. Энэ клубын тамирчид байгуулагдсан цагаас эхлэн улс бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсээр байгаамаа. 8 дахь жилдээ тус клубээс өөрийн нэрэмж тэмцээнийг зохион байгуулж байна. Сайн жилийн тэмцээн нэг үе нэг сэтгэл нэг хүч урайндаар зохиогдож байна. Тэмцээн энэ жил хүрээгээ тэлж нийтээ 4 төрлөөр явагдаж байна. За оролцогчдын тооч өсөн нэмэгжээ. Тухайлбал сагсан бүгийн тэмцээнд оюутан насны ангилалд 34 баг, залуучдын насны ангилалд 8 баг, хахамдын ангилалд 10 багийн сагсан бүгчид оролцож байна. Харин олиолын тэмцээнд 12 багийн тамирчид оролцож байна. За энэ удаагийн тэмцээнд байна үе үеийн эртээ сагсан бомбын тамирчид манай оролцож байгаа. Олон улсын хэмжээний мастер Май 2, олон улсын хэмжээний мастер Пүрвдэж, олон улсын хэмжээний мастер Батэрдэн буюу Данди, одоо залуу энэ тамирч манай олон улсын хэмжээний мастер Санчир, Отхон мөнх зэргийн манай Монгол нэртэй сагсан бомбчид оролцсон үе үеийг хамарсан юм тэмцээн болж байна. Сагсан бүгийн хөвсгөл нэг үе клубээс санаачлан зохион байгуулж байгаа. Нэг үе нэг сэтгэл нэг хүч урайндаар явагдаж байгаа. Энэхүү спортын наадам шадар ширээний теннис сагсан бөмбөг холиол гэсэн 4 төрлөөр явагдаж байна. За нийтдээ 70 орчим багийн тамирчид энэхүү тэмцээнд оролцож байгаамаа. Тэмцээн маргааш өндөрлөж агуулгад тодорхойлно. Хамралтын өнөөдөр манай их оронд спортын олон уралдаан тэмцээн явагдаж байна. Монгол улсад геодез зураг зүүн салбар үүсгэгдсэний 85 жилийн хойно нэрэмжит спортын наадам өнөөдөр хил хамгаалах ерөнхий газрын хилжээ спорт хорон дээр эхэллээ. Монгол улсын ерөнхийлөгч багийн спортыг дэмжих хөгжүүлэх нийтийн биеийн тэмэр спортыг дэмжих зорилгоор зарлиг гаргаж энэ хүрээнд амралтын өдрүүдээр спорт холбоод албан байгууллагууд тэмцээн уралдааныг олноор зохион байгуулж байна. Өнөөдөр хилжээ спорт орны спорт танхимд Монгол улсад геодез зураг зүүн салбар үүсгэгдсэн 85 жилийн хойно тэмцээн эхэллээ. Шилжээ ухц цомын тэмцээн 2004 оноос зохиогдсон бөгөөд 12 дахь удаага зохиогдож байна. Тэмцээнийг Монголын геодез, фотограмметр, зураг зүүн холбоо, баясах сүрвэ, газрын харилцаа, геодез, зураг зүүн газар хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээн нийт 17 багийн 400 гаруй тамирчид спортын 5 төрөл ур чадвараа сөрөглөж байна. Оюуны спорт шатар, даам, ширээний теннис, сагсан бөмбөг, волейболын төрөл 400 гаруй тамирчид ур чадвараа сөрөглөж аваргуудаа тодруулах юм а. Ахмадуудаа өргөн хэмжээгээр оролцуулах. За залуу тамирчид мөн одоо урд нь бол одоо ямар нэгэн компанид ажиллаж байсан хүмүүс байгууллагаараа оролцдог байсан бол энэ удаа ямар нэгэн одоо байгууллагад харьяалагдахгүй ч гэсэн манай салбарын геодезийн мэрэгжилтэй